За хоёр багийн 6 таттай. ээлтэй 2 багаас Чингис. Дуэл клубын 3 дахь багаас Гамдүл тулааны хийж байна. За хоёр тамирчин өөлөөдөөсөө довтлсон 23-24. Нэг онооны илүүтэйгээр ямарчсан тулааныг хүлээлгэж өгсөн 6 дахь үе дээр энэ үе бол 30 оноо хүртэл үргэлжилнэ. За ойрын зайд хоёулаа орсон. Айл айлных нь хатгалт оновчтой болсон. За ойрын зай руу Чингис бол тогсон. За тэрэн дээр Гандул бол газ гар дээрээс фалчтай оноо аваад 2 онооны илүүтэй олголж таслаа. За маш гоё флеш товтлогоо Гандулын зүгээс хийлээ. Чингисийн хувьд төсөөлөөгүй байх яг тэр үед нь тохиж маш гоё флеш буюу тесрэлттэй товтлогоо нь орж онооны зүрэг 3 болголоо. За 3 онооны илүүтэй явжаа. За дахиад Гандулын хурдтай товтлогоо нь мөн адил амжилттай болчлоо. Ингээд онооны зүрх 4. За одоо ер нь салж эхэлж байна. Одоо ер нь жоохон онооны зүрх гарах гээд байна. Тийм болохоор Чингисийн хувьд өөрийнхөө яг ингээд ойртуулах хэрэгтэй. Өөрөө бас жоохон зөрөгтэй товтлогоонууд орох хэрэгтэй байна. За ойрын зайд орсон Чингис өөрөө оновчтой хатгаж чадахгүй гараа явсан. Энэ дээр Гандул бол хатгаж оноо авч байна. За 3 онооны зүрхтэй тулаан үргэлжилж байгаа. За энэ удаад 30 оноо учиртай. За ээлтэй 2 багийн хувьд одоо оноогоор тэргүүлж эхэлсэн. Гэсэн ч одоо ингээд оноогоор хоцорч байгаа 3 онооны зүрхтэй болсон. За зэрэг 2 тамирчин оноо авсан. 29 26 болж байна. За ингээд Гандул 30 оноо гарснаа. За хоёр багийн тулааны 8 учраа. За ээлтэй багаас гэгүүлэн. За дуэл клубээс Гандул тулааны хийж байна. За 10 онооны зүрхтэй болоод 7 онооны зүрхтэй болоод ирсэн. 36 29 болсон. За хоёр багийн хувьд одоо нэг шар хуудастай байгаа. За энэ үе тамирчид 40 оноо учиртай багийн оноог. За гэгүүлэн бол одоо энэ оноог маш сайн нөхөж чадах хэмжээний тоглолтыг үзүүлдэг тамирчин. Ер нь одоо багийнхаа оноог
нөхдөг хамгийн олон оноог авдаг. Багасаа олон оноо авдаг тамирчин бол үү яах яагүй гэгүүлэн. За энэ ч одоо түүний тоглож исэн багуудаас өндөр амжилтуудыг үзүүлж байсан. Нэг удаа аваргуулж, нэг мөнгөн медаль. За тэгээд 2 хүрэл медалийг одоо багийн тэмцээнээс авч байсан. За 6 онооны зүүр бол одоо хадгалагдаад байна. 2 минут 14 секундын төлөө үлдсэн. Гэгүүлэнгийн хувьд бол ууг нь төгсгөлийн түрүүнийд тулаан дээр их шиг сэтгэл зүгээ сайн байж чадвалаас оноог ер нь нөхөд гараад ирэх чинь боломжтой тамирч байна. За гэвч тэгээ өөрөө хитрхийн өндөр тамирчин дээр бас сэлэмтэй нь холбогдохгүйгээр биеэрээ явж ороод гал дээрээс оноолдож байна. За мөн яг адилхан оноог Ананд гэсэн тамирчид оролцсон. За эргээд тоглолтынхоо тайлбарт оръё. За Батнамын хувьд мөн адил Френч арай урт бариулттай байгаа. За Гандлын хувьд бол пистол бариулттай. Зя Батнам маань шулуун шалгачаад буцах хөдөлгөөн дээр нь маш сайхан амжилттай дагаж орж нэг оног авлаа. За амжилттай 6 дугаар хамгаалтыг хийснээр дахин нэг оног авлаа. Гандлын хувьд Батнам арай жоохон зайг мэдрэхгүй байна уу да гэж харагдаж байна. За хоёр дахь тоглолтын дээр бас яг иймэрхүү алдаа гаргацсан юм. 3 оноо аваад 9 оноо алдна гэдэг бол одоо тэгэхээр бас угшаа шунж дайраад тэгээд зайгаа бас мэдрэхгүй байгаа юм тийм ээ. За эргүүлээд Гандлын хувьд бол бас өрсөлдөгчийг маш сайн мэдэрч байна. За Гандлын хувьд бол өчигдөр хүрэл медаль хүртсэн. 2016 оноос одоо 10 настайгаас хойш хичээлээд одоо 19 настай энэ тамирчин байгаа. Нэмийн хувьд бол 19 онд хичээлж эхэлсэн. Одоо 17 настай тамирчин байна. За одоо бол хөл дээр Батнам их хайтайхан ажиллаад явж байсан боловч арай хатгаж чадсангүй. Мөн адил ганд үлээд хамгаалтыг хийсэн боловч хариулж чадж чадсангүй. За дахин тоглолт эхэллээ. За гарын дээр нь контратак хийж 15-12 болголоо. За ерөнхийдөө ганд үлийн хувьд бол сэлмийн авах үедээ аваад те хамгаалах үедээ хамгаалчаад шулуун контратак хийх үедээ хийгээд байгаа учраас Батнамын хувьд бол бас жоохон тоглолтыг уншиж чадахгүй л байх шүү дээ. Энэ уншигдахгүй л тоглоод байгаа учраас амжилттай оноо аваад байна гэж харж байна. За мэдээж онооны давуу болсон учраас нөгөө талаас оноогоо ойртуулахын тулд давталж таарна. За гандулын хувьд бол 17 наснда гэж санагдаж байна. Азийн өсвөрийн аваргын хүрэл медалийг хүртэж ирсэн бас. Монголоос бас гаргаж ирсэн топ амжилтуудын нэг гаргаж ирсэн тамирчин байгаа. Зарим Монгол улсад ер нь бол хэлзүүр сэлэм сайхан хүүхдүүд маань бас сайхан амжилтуудыг үзүүлж байгаа. За шүүгч маань идэвхгүй 1 минут явсан гэж үзэж байгаа мó. Идэвхгүй 1 минутыг өнгөрүүлсэн учраас P улаан хуудсыг өгөөд 1-1 оноо нэг торгуул аль эсрэг багтаа өгч байгаа гэсэн. За хэрвээ 1 минут идэхгүй тулдаад дахиж 1 минут идэхгүй тулдах юм бол илүү оноотой баг нь ялнаа гэсэн үг байна. Хэрвээ оноо тэнцүү байвал одоо нуглаан дээр хідээр ирэмлэгдэж гарснараа тэр баг нь ялдаг байна. За ипэ төрлийн хувьд ерөнхийдөө жоох ингээд би нэгэ хөдөлсөн иймэрхүү тоглолт гараад идэг учраас сонирхолтой байх хөдөлс бас Дөрөн дээр бас шинжтэй болсон юм тийм. За гарын дээр нь флик хийж тоглолтын тооны харьцааг 4 онооны зөрүүтэй болголоо. За цаг дуусж байгаа учраас ер нь ингээд дуусгая гэж байгаа юм байна.
За гандул маань багтаа 5 оноо авчирсан. Тэгээд ер нь бол тамирчдын маань сүүлчийн тулаанууд эхлээд явцсан байгаа. За чин хүслэнгийн эсрэг гандул. За 8 дугаар үе маань 40 оноо хүртэл тулдах боломжтой. За нийт ер нь бол 9 үе 45 оноо хүртэл явна. За дуэл клубын багш Жигжид Сүрэн маань өөрөө сэлгийн цуцсан. За ер нь шавныраа хоорондоо тулдуулъя л гэж байгаа юм шиг байна. За дуэл клуб маань 11 жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа. Ийм клуб байгаа. Одоо улсын арга дээр бас финалтад явж байна. Хоёр баг ингээд дуэл клубын хоёр баг хоорондоо финал дээр таарч байна. За мэдээж энэ хүүхдүүд маань дөрөв хэлсэнчлэн нэлээд багасаа тий 6, 7, 9, 10 настайгаас 10 хэдэн жил хичээлсэн тий баг энэ хүүхдүүд байгаа. За гандул маань түрүүн давталгаа амжилттай болгоод онооны харьцаа тэнцвүүлсэн. Одоо л яарах шаардлагагүй. За өмнөх давталгаан дээр чин өсөл маань 4-ийн хамгаалалт хийсэн боловч амжилтгүй болсон. За энэ удаа өөрийнхөө давталгааг яваад амжилттай оноогоо авлаа. За ер нь чин өслөнгийн хувьд 4-ийн хамгаалалтыг хийгээд байна. За чин өслөнгийн хувьд хөл рүү нэг дөхөд дэшээ флеш гүйсэн боловч тэрэнд нь гандал бэлэн байла. Зэрэг оноо авч 36 боллоо. За гандулын жоохон гарны доод хэсэг хил гараад байна. За яг энэ хөдөлгөөнөөрөө л дахиад нэг оноо авчлаа. Гараа татаад ороод гандлын хувьд бол нэг жоохон гацчаад байна. Энэ дээрээс л оноо алдчихад байна да. Чин өслөнгийн хувьд бол бас гандлыг сайхан мэдэрч тоглож байна. За гандлын флеш тавталгаа амжилттай болсон. Чин өслөн маань газраас оноо авчлаа гэд газраа шалгаж байна. За мөн видео үзье гэдэг хүсэлтийг шүүгчид тавьсан байгаа юм байна. За ууланч газраас тэрээс нь авахгүй л харагдаад байна. За магадгүй зам дээр маань магадгүй жижиг нэг шороо олцсон ч юм уу те. За энэ бол түрүүний эхний оноо байна уу? Эхний оноог харуулж байгаа шиг байна. За гандул 8 дугаар хамгаалтыг авсан боловч тэнд зөрүүлээд 4-ийн хамгаалалт болгож шилжүүлж чин өслөн шилжүүлж авсан. Гэвч цаашаа суглаад гандул амжилттай тоглоогоо үүсгэсэн. За оноог бол тооцсон байна. За газар 45 секундын хугацаа болсон. За мэдээж гандлын хувьд бол оноогоо байрах урагшаа явах шаардлагатай. Чин өслөн маань за яг өөдөөс нь сайхан контратак хийгээд флеш тавталгаан дээр нь зэрэг оноо авлаа. За гарлуу флик хийх гэж үзэж байна. Гандлаас хөдрөө флик хийх гэж үзэж байна. Эндээсээ дээшээ босоод флеш тавталгаагаа амжилттай болгож 38 боллоо. За чүслэнгийн хувьд л арай жоохон зогсчуудаа л гэж харлаа. Зайгаа бариад жоохон гарсан бол. За оны харьцаа тэнцүү хоёр тамирчин хоёулаа нэг яахгүй бах. Одоо за ер нь чүслэнгээс бол дуусчихъя л гэдэг байгаа юм байна үе. За гандулч гэсэн дуусгал гэж байгаа юм байна да. За энэ хүү оны харьцаа тэнцүү. Чин өслөн багтаа 4 оноо авчирсан бол гандул багтаа 5 оноо авчирсан байна.
За одоо ингээд шийдвэрлэх хамгийн